Монголын нохой судлалын холбоо үзүүлж байна. Анхар таны мэдхгүй нэвтрүүлэг. За Монголын нохой судлалын холбоо болон Меродог хамтран бэлтгэдэг анхаар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаартай бид бүхэн та бүхэндээ одоо болж байгаа үйл явцыг биш өнгөрсөн цаг үедээ маань хийгдсэн бүтээгдсэн бас 1990-ад оны үед бүтээгдсэн нэгэн Монгол хотож нохой гэдэг баримтат кино байдаг. Энэхүү киног бас та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод студид Монголын нохой судлалын холбооны гүйцэтгэх захирал Амгаланбаатарыгаа оролцуулж байна. Тэгээд за манай нохойн тайртай нохой сонирхогч нар энэ хүн нэвтрүүлгийг тогтмол үзэгчтэй бас энэ өдрийн мэнд төргий. Энэ дугаараараа бас манай олон хүн энэ нохойны тухай энэ нэвтрүүлгийг энэ баримтат киног өмнө харж ирсэн болон зарим нь бас үсгийг хүссэн сургийн сонсон хүмүүс их байдаг. Ялангуяа бас саяхан нэг фэйсбүүкээр бас хилцүүлэг яваад энэ талаар бас нэлээд өргөн хилцүүлж яг энэ нэвтрүүлгээр үзэх тухай бас саналууд нэлээд ирсэн байсан тийм. Үүнтэй холбогдуулаад энэ нэвтрүүлэг энэ хуучин түүхэн баримт кино гарч байгаа 20 гаруй жилийн өмнө хийсэн. Монголын Монгол нохой судалтай эрдэмтэн Осор гэж хүн байсан. Энэ хүний ер нь оролцоотойгоор хийгдсэн кино баг тийм. Энэ киноны ингээд та бүхэнтэй энэ киноны тухай ярилцаж уулзж байгаа бас таатай байна. тий нэгэн сая хоёлаа киногоо ярихаас өмнө осоргоон тухай яриад эхэллээ тий. Одоо манай осоргоо бол одоо энэ эрэлжин амлын бүтээгдэхүүн хотож Монгол нохой кинонд зөвлөхөр ажилласан байдаг. Тэгээд бас мөн осоргоог бас амьд цэрүүнд нь хамгийн мөн бас гэр орноор нь орж гардаг бас нэлээд бас ойр дотн харьцаатай байсан гэж ярьдаг шүү дээ. Тий. Осоргоотой би ч одоо 90 хэд онд хүүхэд байлаа залуухан тий. Тэгээ нохой тухай үед их сонирхдаг. Тэгээд нохооны манай тухайн үеийн одоо Монголын нохооны яг үндсэн боловсрол хүчнүүд бол хойно Оросд сураад ирсэн нохой сурагч нар л байсан. Тэгээд тэр үед одоо хэд хэдэн Чулуун Батгой, Талигач Чулуун Батгой байсан. За хэд хэдэн хүмүүстэй их дотн байсан. Түүний дотор бол Осоргоо байсан. Осоргоо бол нохойн сургуульд дасгалжуулагч дэд дарга хийжсэн Чулуун Батгой тэр хоёр их дотны ялангуяа манай нохой сонирхчдын сайн мэддэг Албаны нохой гэдэг номыг бол редакторлсан орчуулсан хүмүүс шүү дээ хүмүүс. Тэгээд осоргоотой нохооны асуудлаар болоод бас ингээд нэг удаа би тохиолдолоор тухайн үед FM радио дөнгөж гарчаад FM радио сонсч ирсэн чинь тухайн үеэр шууд яг нохойтой холбоотой осоргоотой хийсэн нэвтрүүлэг гарсан. Тэгээд тэр нэвтрүүлгээр шууд утсаар үзэгчдээс асуулт хариулт аваад тэгээд тэр үед нь би яг нэг нохооны тухай юм болохоор маш сонирхож үзэж байгаад шууд нэвтрүүлэг рүү залгаад асуусан л да. Нэг 2-3 асуулт асуусан. Тэгсэн чинь намайг за энэ миний дүү бас ахтайгаа уулзаарай. Бас ингээд өмнө яригдж байгаагүй тухайн үед яг цэвэр үйлдвэрийн нохой Монгол гадаадаас ороод ирсэн байсан учраас ороод ирсэн хөгжиж эхэлжсэн 90 хэд онд. Тийм учраас за энэ асуудлаар бас өөрийг нэлээд судалдаг юм шиг байна. Миний дүү ахтайгаа уулзаарай гэд радиогоор бид нэр шууд ярилцлагаар тэгжсэн. Тэгээд тэрний дараа утсаар холбогдоод ханы материалд амьдардаг байсан. Тэгээд тэнд гэрт нь ер нь нэлээд хэд удаа очсон. Би өөрөө бас нэг нохооны нэг жижигхэн ном хувьдаа орчуулад нөгөөдгөө бас жоохон бардггүй. Тэгээд осоргоотой очиод зөвлөгөө авч байгаа. Тэгэл танилцаад нохооны тухай нэлээд чиг ярилцдаг байсан. Тэгээд одоо яг осоргоон дэд эрдэмтний ажиллаа хийсэн эрдмийн ажлын диссертац нь надад тухайн үед өгж уншуулж ирсэн. Би бас гэрлүүгээ авчаад нэлээд хэдэн сараар авч уншиж ирсэн. Тэгээд тэрэн дээр яг Монгол нохооны тухай одоогийн кинонд гарч байгаа энэ материалуудыг
Тэгээд мэдээж тухайн үед бол яг энэ эрдмийн ажил нь бол 1980-ад онд хийгдсэн байсан баг. Цэвэр үйлдвэрийн нохоо, энэ нохоо судлал гэдэг юм Монгол улс хүчтэй хөгжөөгөө зөвхөн нохоо сургалтын хэмжээнд байсан учраас яг нь эрдмийн ажил дээр нь бол ерөнхийдөө Монгол төдий аж ахуй мал их хөгжсөн, мал аж ахуйтай холбогдуулаад жишээ нохооны ашиг сэм талаас гэхдээ Монгол нохооны өвөрмөц байгаа тэр зан чанарууд, биеийн галбар хэмжээ ерөнхийдөө яг нарийн одоогийн орчин үеийн нохооны стандарт шиг тийм нарийн стандарт бичигдээгүй ч гэсэн ерөнхийдөө үндсэн бүх биеинд нь хэмжээсээс аваад бас нэг тийм мал аж ахуйтай холбогдуулж хийсэн тийм эрдмийн ажил байсан. Тэгээ энэ эрдмийн ажлыг нь уншаад ер нь энэ Монгол нохооны талаар тухайн үед бол ингээд нэлээд их хөөрөлдөж санал бодлоо их солилцдог байсан да. Амгаа манус азтай ямаа дээр би бас хувьдаа энэ нохоо гэдэг зүйлтэй бас нөхөрлөө танилцаад явж байгаад энэ хүний тухай энэ хүний хоспитал тэмдэглэсэн юм бас материалууд нэлээд төгс тааралддаг. Тэгээ тэр үнтэй бас уулзаж учирж байсан гэхлээр бас азтай натаарах чинь тий. Тэгээд яг бас эргээд энэ кино гаргаж байгаа энэ нэвтрүүлгийн ач холбогдол юм бол мэдээж бид бүхний бас Монголын маань бас одоо өв бос энэ хүү сайхан 100 мянган жил бидний өвөг эцтэй бидний нүүдэлж авах амьдралтай хамтдаа салшгүй явсаар ирсэн энэ өөрсдийн эх орны үйлдвэрийн уугуул нохтойгоо бид бүхэн бас стандартыг нь баталгаажуулж цаашид одоо ямар замаар хөгжүүлэх за мөн бас эргээд олон улсад энэ нохоогоо бас таниулж сурталчлах юм гэнээр Монголын нохоо судлалын холбоонд бол маш их олон ажил бид бүхний хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо сүүлийн үед одоо Монголын нохоо судлалын холбоо сонин сайхан юу байна? За одоо 14 оны манай нохоо сонирхчид бас нэлээд их мэдж байгаа 14 оны хамгийн анхны нохоо судлалын холбооны үйлдвэрийн нохооны нэгдсэн цуглаан сайхан хийсэнтэй гүнтэд хийсэн. За ер нь манай бид нар бас нөгөө байгууллага маань зар сурталчилгаа гэж нэг том асуудал үүдэг шүү дээ. Аливаа ажлыг явуулах тийм. Ерөнхийдөө манай нохоо сонирхчид маш олон хүмүүс бас Facebook хаяггүй ч юм уу тийм Facebook-оор Монголын нохоо судлалын холбооны пэйж группүүд ажиллаж байгаа учраас тэр лөө орж тэр мэдээллүүдийг авч чаддгүй бол Facebook дээр одоо кирилл үсгээр Монголын нохоо судлалын холбоо гэж бичингүүд шууд манай холбооны пэйж групп руу орчиж байгаа. Тийшээ ороод тэндээс манай дараагийн зохиогдох болон өмнө зохиогдсон цуглаан арга хэмжээнүүдийн зураг, фото мэдээлүүд гарч идэг учраас бас ийшээ хандаад дараагийн арга хэмжээний урьдчилан мэдээлсэн бас авчдаг байвал бид нар одоо ерөнхийдөө бол мэдээж олон нийтэд телевиз радиогоор сурталчилгаасаа илүүгээр зөвхөн энэ сүүлийн тийм Facebook-оор бүх үйл ажиллагаанууд урьдчилсан зар мэдээнүүд явуулж байгаа гэдгийг бас ташрамд нь хэлчихье. За тэгээд нэг цуглаан хийгээд одоо дараагийн цуглаан энэ цуглааныг бол маш өргөн хэмжээнд болсон. Ер нь бараг 200-аад нохоо цугларсан баг шүү тийм. Янз бүрийн нохооны үйлдвэрийг. Тэгээд ер нь 14 хоног цаг агаарын байдал хэвэн бол 14 хоног тогтмол нэг удаа хийжээ гэж тохирсон байж байгаа. Тэгээд одоо энэ дараагийн чинь бас энэ эр бүтэн сан тийм болов. Тийм. Их хагасанд хийх гэж байна уу? Тэгээд тов нь бас яг юу гарааг байгаа. Ер нь бол 14 хоног гэдэг хоёр бол одоо болцсон байгаа. Тэгээд энэ тогтмол цуглаа хийгээд ийн гэдэг нь бас хүмүүс зүгээр ингээд нохоо сонирхдаг хүмүүс хөнгөнөр ингээд зүгээр нэг нохоо мохоо харахтаа цуглардаг гэж бас ойлгож болохгүй тий. Тэн дээр өнгөрсөн удаа бид нэр анхны энэ жилийн цуглаан дээр микрочип хийсэн. Нийтдээ 10 гаруй нохоо бас тэнд хямдралтай үнээр чип хийлгэж байгаа. За дээр нь өнгөрсөн удаагийн цуглаан дээр хийсэн заавал цуглаан болгон дээр нэг тодорхой хэмжээгээр холбооноос мэдээлэл сургалт маягийн юм өгч гэсэн тий заавар зөвлөгөө. Өнгөрсөн удаагийн цуглаан дээр бол үзэсгэлэнгийн нохоог үзэсгэлэн дээр яаж үзүүлж харуулах вэ? Хийнлэр нохоотойгоо яаж харьцах вэ гэдэг талаар бас их хөөрхөн товчхон мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд дараагийн цуглаанууд дээр бас цэвэр үйлдвэрийн нохооныг хариуцсан клубүүдийн дундх жишээ нь хөгжилтэй тоглоомууд за тэгээ өөр манай нэг заавар зөвлөгөөгээд арга хэмжээ болгон дээр бас нэг шинэлэг юм хийгсэн бидний төлөвлөгөөнүүд байгаа. Сая бас нэг үзэсгэлэнгийн манайх ч одоо Монголын нохоо судлалын холбоо жилд одоо 2-оос доош үзэсгэлэн тэмцээн зохион байгуулъя гэж хэлсэн тийм. Энэ жил одоо энэ хавар одоо өвлийн үзэсгэлэн зохион байгуулсан боловч одоо энэ Зүүн аймагт манай одоо гарсан малын одоо шүлхий өвчнөөс холбогдож бас тэмцээн маань бас тодорхой хугацаагүй байдлаар тийм хойшилсан юм шүү гэдгийг бас үзэгчтэй бас хэлэх нь зөв баг тийм. Мэдээллийг бас ойлгохгүй яваад байгаа хүмүүс бас нэлээд байх шүү байгаа. Одоо нөгөө өвлийн үзэсгэлэн буюу үстэй нохоонуудын үзэсгэлэн маань хийх нэгд одоо цаг нар ингээ оройтчлаа л да тийм. Нөгөө сайхан сүрлэг байдал өснө гоожид эхэлсэн учраас өвөл хий гэсэн бидний төлөвлөгөө маань энэ жил харамсалтай нэг энэ шүлхнээс болж байна. Гэхдээ бол бас нэг төлөвлөгдөд яг батлагдаг байгаа. Бид нар нэлээд бэлтгэл ажлын хийхдээ судлаад хийж байгаа ажил бол нохооны Монголд анх удаа экспо үзэсгэлэн хийх бүх нохоо сонирхогч нар зориулагдсан нохооны эмнэлэг нохооны цэвэр үйлдвэрийн нохоо үржүүлэгч нар за эмнэлгүүд дэлгүүрүүд дээр нь хоол импортлагч
компаниуд гээд мөн түнчлэн төрийн байгууллагууд бас хил гайл цагдаагийн нохойн сургуулиуд гээд нохойтой холбоотой бүх байгууллагууд нэгдүгээр цугларсан их том хэмжээний экспо үзэсгэлэн хийхээр ерөнхийдөө судалгааны явагдаж дуусаад одоо бэлтгэл ажилд орсон явж байгаа. Тэр бол 6 сарын 7-8-ны өдөр хийхээр бол тийш зөвлөгдөж байгаа. Энэ бол энэ хийхээр болцсон байна. Нөгөө маш гоё шинэлэг гоё ажил болох байх гэж их найдлага тавиад байгаа шүү дээ. Энэ талаар одоо бас тодорхой хугацаа байна. Мэдээж бид нар бэлтгэл ажил явуулж байна. Ишүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд энэ түрүүний хэлсэн Facebook манай холбооны Facebook дээр тавигдчихна. Хүн бас холбооны вебсайт байгаа тийм. MKFCGM гэдэг вебсайтаар чинь тавигдана. Тэн дээр энэ арга хэмжээнд дээр бол бас зөвхөн тодорхой павильонууд Мишель Экспо компани Экспо үзэсгэлэнгийн талбай дээр нь ажил явах чинь л да хамтран хийх гэж байгаа нохой сүлийн холбоотой. Тэн дээр бол нохой сонирхдаг зүгээр энгийн хүмүүс өөрийнхөө нэг нохойг ч юм уу те нэг юм хоёр нохойгоо тэнд очиод павильон түрээслээд тусгай павильонууд бэлдсэн. Нийтээр нь баг 60-аад павильон байх болов. Тийм. Тэгээд тэнд зүгээр өөрийнхөө нэг нохойгоо танилцуулаад 2 өдрийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд дээр ингээд талбай түрээсэлж аваад үзэсгэлэнд оролцох бас боломжтой байгаа. Энэ нарийн мэдээлүүд нь тун утахгүй байна. Тийм утахгүй тодорхой байгаа зэрэг тий. Манайд нэвтрүүлгийн дараагийн дугаар болсон юм болохоор бас тодорхой дараа дэлгүүрийн мэдээлүүд өгөх Мишель Экспо компани зүгээс. За бидний бүхэндээ сайхан үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн амгаата бас мэдээлэл өгсөн Улаанбаатартай баярлалаа. Тэгээд банхар нэвтрүүлэг маань одоо байнгын одоо ямар нэгэн сурчлагаас илүү өнгөрсөн цаг үед бас бидний одоо дээд үеийнхэн маань гэж ярьж болохоор энэ дээд үеийнхэн маань үлдээсэн энэ хүү сайхан хотож Монгол киногоо бүгдээрээ хамтдаа хүлээн авч үзцгээе. Банхар таны мэдхгүй нэвтрүүлэг. Хүнгэл цөөнтэй ганц гэр малчин айлд хани бараа үнэнч туслагч нь Монгол нохой болдог байна. Төв аймгийн Лүн сумын ард далгарсан настан жаргалын төдөв баанчгийг нутгийнх нь сайн мөр идэлж сайхан нохой тижээдэг хүндээ хэлцдэг юм. Төдөв баанчиг нохойдоо банкар нэр өгчээ. Эзний мал даамардахад нохойны гэрэн сахин. Монголд жинхэнэ монгол юм маш түргэн ховордож байгаагийн нэгэнд монгол нохой ордог болжээ. Монгол нохойн хамгийн нийтлэг төрөлд ордог дөрвөн нүдтэй гэгдэх улаан халтар. Монгол нохой тайван дөлгөөн, эзэндэн үнэнч, мал дээлтэй, гэр орон хот хороогон хамгаалах төрөлхийн аргашинтай байдаг. Барагтайд дуугардагчгүй, хөдөлдөгчгүй эзэн төдөв хаанчиг шигэн банкар баргийн юмд буцхачгүй үйхичгүй дээ.
Хурал ишиг хөргөжж эхээ даган бэлчээрт явхад банкар эзнээ даган хонь хариулна. Эзэн нохой хоёр амины хитэн малтайгаа жилийн 4 улирлын өдөр шөнийг хоёулахнан өнгөрөх учир банкар хүн ирэхэд уурлахаас баярлах нь ихээ. Өвгний хүү баяраа эхнэр хүүхэдтэйгэн ирж байна. Айлыг хүүхэд нохой хоёроор нь шинж гэж монголчууд ярьдаг. Монгол нохой сайн хүндээ насан туршдаа үнэнч муу хүнд шарваж ургах зангүйгээрээ бусад нохой болон амьтдаас эрс ялгаатай ажээ. Энэ амьдралд 3 Монгол нохой тэжээж явна. Тэгээд тэдүүд их сайн хотод сайн нохойнууд байсан. Шөнжингөө хотоо тойроод хуцаад энэ төр байдаг. Ер нь мад одоо тэдэд агуулж байсан юм байгаа юм. Тэгээд тэрний дараагийн одоо энэ бол бас л тэрнийхээ маягаар ер нь хот тойроод шөнжингөө хуцаад хондог. Надад одоо хань төшиг болдго юм энэ л байгаа юм. Шөнжөө нэг нооштой хонуулдаг ийм маань харж үзэж хондог нохой энэ. Би одоогийн малчин нэр зүүсэн малд биш маханд дуртай залуучуудаас илүү банкартаа итгэдэг. Миний банкар мал байтугай огтонч барихгүй, хулгай хийхгүй, гутлаа хуцахгүй, гिच индгүйхгүй. Тэр бид хоёроос холдохгүй, жинхэнэ хотож нохой доо. Эзнийхээ өвгөнд ордог нохой байтугай аавынхаа хэлснийг биелүүлдэг хүүхдэж цөөхөн болсон үед ховорхон нохой гэж төдөв баанчгүй ярьсан юм. Өнчин хэн сург алга болж өвгөн банкар хоёр ирэлт гарлаа. Монгол нохой бие томтой, үс ноолуур ихтэй, өөлөг хоол халуун хүйтнийг даах онцгой төвчээртэй байдаг. Аливаа юмд сурах дасахтан удаан боловч сурснаа мартахгүй, дассан дан үүр дөнөж байдаг онцлогтой. Өвгөн хүнээс нохой хүртэл уйддаг байхаа та хөрх. Хардаа тань хүүхэд дагаад хөрч байна. Хүн хотны нохойг мал амтэн барихгүй, хулгай хийхгүйгээр сургадаг болохоор хүний өгснийг л идэхийн учир хамгийн ядуу амтэн гин. Харин гिचийг хамгийн хог заяаг үед тооцно. Учир нь гिचийн нохойг тижээх хүн ховор. гिचийн нэлх багтаа алагдахгүй бол чухам хөө эм төрснийхэн лай гэдлэн золбон тэнсээр нэг нас хүрмэгцээ өвлийн ид хүйтнээр 6-аас 12 гүлэг гаргана.
Гэртээ нээгээгүй гүлгийг ертөнцийн 3 хөөрхний нэгэнд оруулах боловч эрийн сонгон тижээж, эмийн хөлдөөж, усанд хаяж, төөрүүлж устгана. Эрт хичээд үрийн эрэмийн ялгаагүй учир үнэрч мөрчийн ачаар гөлгнүүдэн аврах удаач бий. Ширвэгдэж үлдсэн эм гөлгнүүд бор хоолнд оронгуудаа эхэдээ хаягдан золбирч, жинхэнэ гिचийн нухайн амьдралаар амь зууж, хүмүүс дат үзэгдэн хог хаягдлаар болцоогоож тулгайч болно. Тэгээд ч гिचий гэдэг хараал гарсан бизээ. Нохойн энэ хөөрхийлэлтэй амьдралыг ажиглаж мэдсэн ухаант дээдс маань нохой тижээж буян үйлдэх болсон хэрэгэ. Блог. Мас, блог. Жинхэнэ их буян үйлдэй гэвэл азарган нохойг гिचийтэй хамт хослуулан тижээвэл үрийн үрдэн дамжих буян үйлдэж байгаа нь тэр гэж настан буурлууд ярьдаг. Жинхэнэ хотож нохойг агталж гिचий нохойг тижээдвэн дээр нэгэн үеийн малын эмч нар Монгол нохойг халдварт өвчин тараадаг. Мал хүний дайсан мэтээр үзэж аймаглан устгасан явдал Монгол нохой эрс ховрогдох утамшигт явдлын гол үндэс болсон юм. Нохой алсан хүн өөдөлдөг вэ гэж ард түмэн ярьдаг билээ. Сайн хотож нохойтой болъё гэвэл аль нэг залбин нохойн гөлгийг тижээдгүй. Азраг гिचийг нь хослон тижээсэн төвшин сайхан айлаас өдөр гаригийн сайныг сонгон эзэнд нь хадаг, эхэд нь хоол сүү өгч, бие балбар тэгш, эр зоригтой, эрүү толгой банкар гөлгийг ёс төртэйгээр шилж авна. Монголын эртний сударт нохой мэт нөхөр олохуя бэрх. Нохой нь үгээгүй хүнд тижээгдвээс баян хүнийг үл дагамуу. Харц хүн дасрагдваас хаан хүнийг үл танимуй гэсэн байдаг. Монголчууд нохойдоо хүч тэнхээтэй бэлэгдэл болгон баатар, арслан, барас, баавгай, банхар, хотож гэдэг нэр өгдөг заншилтай байлаа. Гөлгийг багаас нь сайн нохой дагуулж хотож болгоно. Төдөв банчгийн халдвар жил болгон дагуултай байдаг нь нэг ёсондоо хотож Монгол нохой нь үе удмыг сэргээхэд өвгөн банкар хоёрын оруулж байгаа хувь нэмэргэлтэй. Монгол нохойн өөр нэг төрөл зүрх цагаан хар. Бас л сайхан нохой. Монголчууд 4-5 өвчүү цагаан хар нохойг буян баяныг бэлэгдсэн 5 цагаантай гэж элэгшин тижээдэг заншилтай. Нохой болгон өөр өөрийн араншинтай. Гэрийн эзэн эхнэр хүүхнүүдийн зан авсан
залхуу, хэрүүлж, аймхай, хулчгар, ховдог, хомхой, харагдсан болгоныг хөөдөг, хавидсан болгоныг зуудаг, худлаа хуцдаг, хулгай хийдэг янз бүр байна. Багаас нь үйсэн гүлэг зуудаг нохой. Нохойгоор хүн уруулсан айлыг нутаг хушуугаараа муулж, эзэнд нь нохойнхны идүүрийг үүргэлэн цөлдөг журамтай байжээ. Нохой бас хинд дахих, хиний морийг сүлд хийгэн хүртэл мэддэг гэлцдэг. Тэгээд ч монголчууд нохой, ус, буур гуравт ам гарахыг зээрэлдэг юм. Гөлгөн нохойтой байсан ч заавал нохой хорихыг хүсдэг заншилтай. Нохой. Манай банкар хатуу дэхтэй жинхэнэ хотч монгол нохой. Баг буураад номхон инэрэнгүй. Бардам дээрэнгүйд авслан бар. Хотч нохойн жинхэнэ ажил шүн эхэлнэ. Үдшийн бүрийгээс үүр цайтал эрүү ханхилгүй хуцаж, нүд цавчилгүй хотоод хойрно. Өвгөнч нохойн дуугаар хүн ирэх, чон гитэх, үнэг хярсан явах, хотон даюултай эсхийг гадарлана. Нохой сайтын хот бардам гэдэг энэ дээ. Ингэж өвгөн нохой хоёр өдөр шөнө нойр хоолоо ээлжилэн таван хушуу малаан дагаж, манаж, бие биенээ түшиж явна. Бохор. Ингээд бодоход өвгөн нохой хоёр хэн хэнийхэн итгэлийг даах ухаантай ажээ. Холч хараатай, хотч удамтай, арслан биетэй, аригл дуутай, эзэндэн үнэнч, малдан ээлтэй, дөрвөн нүдтэй халдар. Зүрх цагаан хар зүсийн хотч монгол нохойн удам тасрах учиргүй. Монгол айлын гадаанаас монгол нохойн дуу тасрах ёсгүй. Банхар таны мэдэх үеийн нэвтрүүлэг. За ингээд манай хотч монгол нохой маань та бүхэндээ таалагдсан бахаа гэж найдаж байна. Мэдээж дэлхийд нохойтой харьцах ахуй соёл, өв, үндэстэй Монголоос өөр үндэстэн байдгүй болов уу гэж би хувьдаа боддتي. Одоо жишээлбэл өгж авах ёс те. Одоо энэ кинонд бүгд гарч штэ. За нохойгоо хөдөөлөх ёс ингээд хэмжлэнгэр одоо Монгол адган наазах монгол хүмүүсийн хамгийн анхны хэмжлэгний үг. Одоо айл гэрийн гадаа ирээд нохой орой гэдэг үг байх жишээ. Тий. Нэгснэ тэр бол айлд ороход зөвшөөрлөн тий. Тэгэхээр энэ хүн төрөлхтөнтэй тэр дундаа бид бүхэн бас монголч түүхээрээ бахархдаг ард түмний өөрсөд гэдэг утгаараа нохой гэдэг бол хэдэн үеэр биднийг энэ амьдралын хэв маягийг бол дагаж явсан тий. Тэр бол энэ сайхан нохой бас хайрлж хамгаалах нь одоо хүн болгоны үүрэг болж байгаа юм шүү гэдгийг бас үзэгчтэй бас давхар нэмж хэлж уриалмаар байна. Тэгээ ингээд одоогоос 20 гаруй жилийн өмнө хийсэн тэр тухайн үед Монголд бас нохой одоогийн шиг ийм төвшөнд хөгжөөгүй байсан. Тэр үед бас тодорхой хэмжээгээр хүмүүсийн хөдөлмөр цаг хугацаа зарцуулаад ингээд хийсэн юм сонирхолтой кино. Яг өнөөдрийн цаг хугацаанаас ингэж эргэн харахад бас их сонирхолтой байлаа.
Тэгээд нэлээд үзэгчд маань бас их таалагдсан байна. Тий, нэмээд хэлэхэд одоо яг гоо энэ хүү киног бол одоо интернетийн орчинд байдаг нохоо сонирх залуучууд маань бас үзсэн байдаг те. Тэгээд энэ кино маань нэг очсон ингээд тэр цаг үедээ бүтээгдээ тэгээд зах зээлийн шуурганд гэхүү энэ сайхан одоо тухайн эрэлжин амтлагийн бүтээгдэл маань бас нийтийн үртэл бол хараахан бас болж амжоогийн бүтээл байсан. Одоо зөвхөн нэг нохоо сонирхдаг нэг юм хэсэг хөлөг хүмүүсийн хүрээнд байсан бол анхны нэвтрүүлэг маань бас нийт Монголынхаа ард түмэндээ бас өөр Монгол нэг брэндээ бас харуулж үзүүлээ гэдгийг энд зорьсон юм аа тийм. Тэгээд энэ төвшөнд бас би нохоо судлалын зөв холбооны зүгээс хэлэхэд түрүү бас нэг бидний хийж байгаа ажил дээр яригдаагүй. Яг манай энэ Монгол нохоо гэдэг энэ Монголын уугуул нохоогоо бид нэр олон улсын жишгээр босоод бүх үйлдвэрийн дэлхийд дээр одоо 300 гаруй үйлдвэрийн нохоонууд байж байна. Бүгд стандарттай ийм стандарттай бүх юмыг нарийн заасан биеийн атом галбир зан ааш хөдөлгөөн тий. Тэгээд ийм байвал тийм үйлдвэрийн нохоог нэгэд дэлхийн батлагдсан стандартууд үүсдэг. Харамсалтай манай Монголын уугуул нохоо маань яг ийм стандартгүй явсаар өдийг хүрсэн. Тэгээд яг манай нохоо судлалын холбоон дээр бол манай Монголын уугуул нохооны салбар клуб болон нохоо судлалын холбооны удирдах зөвлөл дээр бол энэ асуудлаар хилцэгдээд Монгол мангар нохооны стандартыг бол хилцээд ажлын хэсэг бол нэлээд бас тодорхой акцтай явж байгаа. Өшөө энэ дээр бас дахиж бид нэр тодорхой хүрээнд өшөө арай өргөн хүрээнд бид нэр. Гэхдээ энэ бол мэдээж нохооны асуудал учраас юмар улс орныг хамарсан санал асуулт энэ гэсэн ойлголт мэдээж байхгүй. Энэ мэрэгжлийн хүмүүсийн зөвхөн стандарт батлах гэдэг бол мэрэгжлийн ажил гэдэг тийм. Тэгэхээр бид нэр мэрэгжлийн хүрээнд өшөө энийг боловсронгуй болгоод ер нь одоо энэ жилдээ багтааж ер нь энэ жилийн баг ихний хагас жил дотор болоо тийм. Монгол нохооны маань стандарт ингээд удахгүй батлагдана гэх бас хүмүүстэй хэлэхэд бас нэг сайхан мэдээ болж сайхан мэдээ тий. За ингээд өнөө энэ удаагийн дугаар маань сайхан эртний сайхан кинотой. За манай бас осоргоотой уулзчихсан гэдгийг одоо амгаадтай төрнөөс хашаа дарахаалаа тий. Амгаатайгаа ингээд хамтдаа энэ удаагийн дугаараа хөтлж явуулсандаа баяртай байна. Ингээд дараагийн дугаараар эргэж уулзлаа. Баяртай үзэгчтэй.